Хөл бөмбөг сонирхогчдор нэг л зүйлийг баттай хэлээд байгаа. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бол ерөнхийдөө нэлээд барцаатай байна гэдгийг хүн болгон мэдж байгаа. За ингээд тэмцээн уралдаанууд өдөр шөнөгүй явагдаж байгаа энэ үед байгалийн гамшиг буюу Венесуэл улсад асар хүчтэй газар хөдлөлт болсон. 7.2-оос 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж хэдэн мянган хүн амнасаа алдсан айхтар гамшиг болж байна. За энэ Аргентины багийн тоглогч Лукас Трихо гэдэг залуугийн эхнэр хоёр хүүхэд энэ газар хөдлөлтөд нэрвэгдэж амиа алдсан гэдэг мэдээ яг сошиал медиа орчинд бол нэлээд явж байна. За Аргентин гаралтай Лукас Трихо гэдэг залуу Венесуэлийн хөл бөмбөгийн нэгэн багт тоглож исэн. За тухайн өдөр Венесуэлийн Каракас хотод байсан багийнхныхаа бэлтгэлийн бааз дээр байж байгаа хооронд нь түүний эхнэр болон хоёр хүүхэд нь байгаа газарт нь хэмжээний том газар хөдлөлт болсон. За энэ мэдээг авсан даруйда Лукас гэж залуу маш яралтай осол аваарын газар яваад очиход бол цэрэг цагдаа нар хамгаалт гаргачихсан бол ерөнхийдөө аврах үйл ажиллагаа хэлж ирсэн байдаг. За ингээ очингуудаа өөрийнхөө амьдардаг хорооллын тэр бүх хэсгээр хурдан явж чад өөрийнх амьдарч исэн байшин дээр очиход яг харахгүй болоод энэ газар хөдлөлтөнд бүрэн нурсан байгаа нь ойлгомжтой болсон. Тэгэхээр яг хөөхээр аврагч албаныхан болон бусад хүмүүстэй дээрээс нь сайн дурынхныг эмгэлэн зохион байгуулад энэхүү аврах ажиллагаанд шууд анцуу шамалж орсон байгаа. Ерөнхийдөө энэ дүүрэгт байдаг хүмүүсийн хэлж байгаагаар бол энэ дүүрэгт нь бүтэн нэг ширхэж барилга үлдээгүй асар хүчтэй газар хөдлөлт энд явагдсан гэдгийг бол хүмүүс хэлж байгаа. Ерөнхийдөө байнгын жижиг сажиг чичрэлтүүл бас нэмэгдэж явж байгаа. Ер нь энэ газар хөдлөлт болсноос хойш 4.5 балын хүчтэй 2 дахь том хэмжээний газар хөдлөлт бас явагдсан. Ер нь хүмүүстэй барилга байгууламжид орж шөнө орой хоног тойруулахаас үнэхээр айж бүгд ил задгаа майхан барьж ерөнхийдөө бол тал дээр байгаа. Газар хөдлөлт болсон яг тэр өдөр Лукас гэж залуу тухайн газар хөдлөлтийн голомт дээр очиж аврах ажиллагаанд олон хүнийг өдөртөн чиглүүлж ажиллахаас гадна өөрийнхөө эхнэр хоёр хүүхдийг амьд мэнд аварна гэсэн тийм бүрэн итгэлтэйгээр бүтэн 3 өдрийн турш ерөнхийдөө өдөр шөнөгүй тэр нуранган дээр ажилласан. За ерөнхийдөө хүмүүс хэлж байгаа эхний 72 цаг бол амьд хүн олдох магадлалтай. 72 цаг өнгөрчих юм бол ерөнхийдөө амьд хүн олдох магадлал бараг байхгүй болчдгоо гэж хэлдэг. Гэхдээ 72 цагаас гадна 96 цагийн орчим аврагч нар нэгэн залууг өөрийнх нь өсвөр насны хүүтэй хамт амжилттай аварч гаргаж ирсэн. За энэ үед бол тэр хоёр бол үнэхээр юу болж байгааг ойлгохгүй хэмжээний шоконд орчихсон байсан. За ингээд төр засах газрын модон хүмүүс нь тухайн хүмүүсийг бол аваа явсан. Харин тэр Лукас Трихо гэдэг залуу өөрийнхөө олон мянган дагагч багийнхантай хамтарч засгийн газар энэ туслаар орсон газарт хүн хүчийг хурдан яралтай хуваарлж тэр тусмаа үнэч нохоонуудыг энэ ослын газарт нэн төрөнд авчрах хэрэгтэй гэж хэлсэн. Ер нь тэгээд ямарваа нэгэн ийм айхтар осол аваар болоход үнэрч нохоонууд бол ерөнхийдөө маш их хэрэг болдог юм байна гэдгийг дэлхийн газар хөдлөлтийн түүхүүд бол харуулж байгаа. Лукас Трихогийн багийнхан бас энэ ослын газарт сайн дураараа эрэлцэж бас энэ хүмүүсэд туслах гэж энэ тэнд нуранг дээр олноор ирж ажилласан. Дээрээс нь улс орон даяарын тусламжийн хөдөлгөөнүүд бий болж төр засгийнхаа яаралтай том далайцтай арга хэмжээ аваач гэдэг шаардлагыг байнга хүргээд байгаа. Мөн гадаадын орнууд өөрсдийн аврагч хүмүүсийг хэмжээгээр илгээж бас энэ ослын аваарын голомтод ажиллуулж байгаа. Гэхдээ урьдчилсан тогтоож байгаа бол 1450 хүн амиа алдаж хэдэн 10,000 баруун 60,000 хүн орс ураггүй байна гэсэн тийм яриа хөөрөө гараад байгаа. Ер нь яг энэ газар хөдлөлтөд зэрэгцээ дэлхийн өнцөг булан бүрт яг юм 5-аас дээш 3 газар хөдлөлт 5-аас доош 4 билүү ийм газар хөдлөлтүүд энэ тэнд болсон. Дээрээс нь дэлхийд дахинд асар өндөр халуун ийм нөхцөл байдал бий болж байгаа бас харагдаж байгаа. Цаг агаарын хувьд ч гэсэн
гэсэн газар орны хувьд ч гэсэн ерөнхийдөө энэ нарны идэвхжэлтэй холбоотой байна уу? Ямар ч байсан энэ жилийн дэлхийн аварга бол нэлээд одоо тэ асуудалтай дайн байлдаан одоо виз энтер гэдэг асуудалтай зөндөө юмуд байсан гэдгийг та бүхэн мэдж байгаа. За ямар ч байсан тэгээд энэ Лукас Терехо гэдэг залуу гэр бүлийнхний төлөө дээрээс унтах нойргүй өдөр шөнөгүй бетонон одоо тэ нурсан балгас тунд одоо ажиллаад харамсалтай нь 3 хоногийн дараа тэднийг одоо нас орсон байдалтай олж ерөнхийдөө нэрлэг үйл ажиллагааг нь одоо зогсоож байгаа. Гэхдээ Лукас гэж залуу үргэлжлүүлээд бас хэн нэгэнд амьдрах тэ боломж гарч магадгүй гэдэг үүднээс одоо тэр өөрийнхөө Instagram хаяг болон бусад хаягаараа одоо сошиалд нэлийн хүчтэй уриалга гаргаж үргэлжлүүлж одоо энэ осол аваарын газар ажиллаж байгаа. Тэгээ тэнд ажиллаж байгаа хөл бөмбөгчин болон бусад хүмүүс хэлж байгаа юу гэхээр одоо тэ энэ тэнд хонгол ухаж түнэлдэж энэ тэндээс хүн олохгүй тэ өчнөө шөнө өдөржин одоо хоолтой хондгоо ингээд мэрэж ажиллаад яг ингээд үр дүнгээ үзэх гээд очиход харамсалтай нь ихэнх хүмүүс нас орчихсан байдалтай олддгоо гэж хэлж байгаа. Тэгэхээр яг ийм барилгын хаана хүн байгаа за энд байна гэж тодорхойлоод тийшээгээ тэ багш тоонд хөрөмж хүрзгээл хамгийн хэцүү нөхцөлд өөрсдөө бас дарагдчих гад ийм нөхцөлд ажиллаад очиход ямар ч удаа амгүй хүн байх ийм магадлал бол их байна гэж байгаа. Дээрээс нь шинжээч болон хүмүүсийн хэлж байгаагаар бол энэ Лукасын гэр бүлийнхэн бол яг Ослын дараа бол амьд байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа те одоо аврагч нарыг хүлээж явах хугацаанд бас амиа алдсан юм шиг байна гэдэг анхан шатны ус тийм дүгнэлтийг бол гаргасан өөрөө энэ тоглогчид бол нэлээд хүн туссан байгаа. Тэгээд гэр бүлийнхнийхээ тухай гой зургийг Instagramд хийх хурам найртай аялал маялаар явж байгаа зургаа үргэлж хийдэг байсан энэ залуу тэгээд нэг дор гэр бүлийнхнээ тэр чигээр нь алдаж одоо хөрхийн ганцаар үлдчихэж байгаа. Тийм эцүү үед нь одоо багийн анд нөхд нь одоо түүний дэргэд үргэлж хамт байхаас гадна Аргентин улсад байгаа хүмүүс бас те эмнэлгийн бичгийг одоо зөксөө зайгүй явуулж байгаа. Тэгэхээр энэ жилийн өлмгийн дэлхийн аварга гэдэг бол мөн олон одоо те гой сайхан зүйл байхаас гадна тэрнээс дутхгүй их олон гонигтай мэдээнүүдийг араараас авж байгаа нь өөрөө бас их түүхэнд хизээж мартагдахгүй дэлхийн аварга болж байгаа юм байна гэж ойлгож байна. Ер нь тэгээд хөл бөмбөгчин залуу маань өөрийнхөө Instagram хаяг дээр бол өөрийнхөө гэр бүлийн аз жаргалтай зургуудыг бол нэлээд идэвхтэй постлж те олон одоо дагагч эдний гэр бүлийг бол аягүй сайн мэддэг байсан. Тэгээд гонигтайгаар ийм айхтар газар хөдлөлтөнд өртөж ийм сайхан гэр бүл бол байхгүй болсон. Тэгээ өөрийнхөө одоо тэ урд нь ахуулж байсан зурагныхаа доор те гэр бүлийнхэн зурганы доор эдит хийж одоо те тэн дээр бол бичсэн байгаа. Тэр өгнүүд нь бас олон хүний зүрх сэтгэлд хүрсэн. Тэн дээр юу бичсэн бэ гэхээр те гэр бүлийнхээ аз жаргалтай өнгөрөөсөн хамгийн сүүлийн зургийнхаа доорт би чинь та нартаа өчигдөр өнөөдөр үүр тайртай гэдэг үгийг бичсэн байсан олон одоо даагагч үзэгч сонирхогч нарын нь одоо сэтгэлд нь бол нэлээд гүнзгий хүрсэн байгаа. Тэг ямар ч үсэн энэ гонигтэй цаг үеийг нь хамт олон улс их орон одоо те хөл бөмбөг сонирхдаг найзууд нь хүртэл хамтдаа одоо хуваалцж байгаа. Тэг энэ жилийн дэлхийн аварга бол үнэхэрийн үгээр иргэн аргагүй олон бас те хэцүү явдлууд болж байгаа гэдгийг одоо хөл бөмбөг сонирхдаг нэлээд сайн үздэг хардаг хүмүүс бол ерөнхийдөө мэдж байгаа. За ингээд өнөөдрийн оруулсан одоо тэ гонигтай болсон бодит түүх маань та бүхэн тэ маш товчхон хүрлээ. Тэгээд дараагийнхаа одоо түүхүүдээр эргээд хэдүүлээ уулзъя.